Өнөөдөр би танд хэрхэн Roblox дээр хүссэн тийштэй хараа зааж өгөх болно. Тэгээд юмд лайк, subscribe дараарай. Roblox руугаа орсон байгаа тэнгүүт доор харагдж байгаа more гэдэг 3 тавцар даана. Тэгээд доошлуулад creative болдог. Тэгээд энэ дэр дарчна. Зэмэрцэн уншиж гин дата муу болохоор жоохон уншиж гинэ. Зэмэрцэн тэгээд грейт руугаа оронгуудаа хоом гэд юу гаштэй. Наар дуuna 3 зураас дээр дарна. Тэгээд энэ доор харж байгаа creations дээр дараад орно. Яасан. Тэгээд аватар items-ийг харагдаж байгаа. Яг энэ аватар очдоо энэ дээр дарна. Тэгээд доошлуулад ийм очиж байгаа шүү дээ. Энийг яаж байгаа юм classic дээр дарна. Тэсний дараа энэ upload access дээр дарна. Дараад нэр дээр нь зүгээр 55 явчих. Дээшлээд энэ upload дээр дарна. Тэгсийн дараа зураг оруулж өгнө. Тэгээд энэ цэхэр upload дээр тавч дээр дарна. За ингэ болчихж байгаа. Ингээл болно. Би дахиад тишэртэй гэдэг. Ингээ болчихоо. Одоо Roblox-аа гараад бүгдийн clear хийн. Clear хийсний хатаараа Roblox руугаа буцаж орно. Тэгснийхаа дараа аватар руу орно. Тэгээд энэ costumes дарна. Clothing дарна. Тэгээд явуулж агаад t-shirt classic дээр дарна.
Ингээд хүссэн тийш гарч ирнэ. Тэгээд ямар ч бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Лайк болон subscribe дараарай. Баяртай.